Парламентийн боловсрол хөтөлбөр. Монгол улсын 3.3 сая иргэн бүрд өөр хоорондоо ижил төстэй болон ялгаатай эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн шинж чанартай асуудлууд тулгардаг. Эдгээрийг шийдэхин тулд ардчилсан Монгол улсын иргэн бид сонгуульд оролцсон саналаа өгч өөрсдийгөө төлөөлөх парламентийн гишүүнийг сонгон улмаар улсын их хурл буюу парламентийг бүрдүүлдэг. Энэ бол бид дам аргаар өөрсдийн хувь заяаг шийдэх тогтолцоо бүрдүүлж засаглах эрх мэдлийн эдэлж байна гэсэн үг юм. Харин хэнийг сонгож байгаагаа ойлгохгүй, сонгосон хойно өөрсдийн төлөөлөгчөөс юу шаардахаа, тэд юу хийдгийг мэдэхгүй байвал танд анханасаа сонгох итгэл үнэмшил төрөхгүй. Сонгуулийн ерөнхий хороо болон Швейцарын хөгжлийн агентлагаас гаргасан судалгаагаар ард иргэдийн 46% нь үндсэн хууль, парламент гэж юу болох талаар ойлголтгүй байна. 18-аас 24 насны иргэдийн 70% нь үндсэн хууль байдаг гэдгийг мэддэггүй байж. 18-аас 19 насныхны 35% нь сонгуульд оролцож саналаа өгдөггүй гэнэ. Энэ бол залууст төрийг удирдах үйл хэрэгт улс төрийн оролцоогоо идэвхжүүлэх, итгэл үнэмшлийг төрүүлэх, тэдэнд парламент, төрийн тогтолцооны талаар боловсрол олгох нь зайлшгүй шаардлага болсныг харуулж байна. Бага наснаас нь олгоогүй боловсролыг нас үед хүрсэн хойно олгох гэж оролдох нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Тиймээс парламентын боловсролыг өсвөр үеийнхэнд багаас нь үе шаттай олгодог жишг дэлхийн парламентуудад нэгэнт хэвшжээ. Тиймээс улсын хурлын тамгын газар ухаалаг, зөв зохистой улс төрийн оролцоог ирээдүйн үеийнхэнд өвлүүлэн үлдээх шинэ гарц бий болгохын тулд орон даяар парламентын боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар үндсэн хуулиа танин мэдэж, ардчлалын утга учирыг ойлгож, хүний эрхийн үнд цэнийг мэдрэх болно. Хүүхэд залуус маань өөрсдийн төлөөллийг хэрсүү, оновчтой дүгнэлтэд үндэслэн сонгох ур чадварт суралцаж, сонгосныхоо дараа зөв шаардлагыг тэдэндээ тавьж, төрийг удирдах үйл хэрэгт оролцоогоо хангахад хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Сайтар боловсрсон сонгогч иргэд сайн төрийн түшээтэй байж гэмээн ардчилсан Монгол улсын төрөн төвшин түмэн олон нь амгалан байна. Та бүхэн парламентын боловсролын талаарх мэдээллийг парламентын боловсрол Facebook, Instagram хуудаснаас болон Харьяа нутаг дэвсгэрийнхээ иргэний танхим нутгийн удирдлагын байрнаас авах боломжтой. Боловсролтой сонгогчдыг төлөвшүүлэх парламентын боловсрол хөтөлбөр.